Монгол орны 21 аймаг 365 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зүйлийн ээлжид хуралдаан өнөөдөр боллоо. Импортыг орлох, эх орны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засаг, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа баялаг бүтээгчдийг 2018 онд холбооны зүгээс хэрхэн дэмжин ажиллахаа энэхүү хурлаар хэрэлцэж байгаа юм. Түүнчлэн энэ онд баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос орон нутгийн баялаг бүтээгчдийн зах зээлийг өргөжүүлэх, үйлдвэрлэл явуулах орчныг сайжруулахад төлөвлөгөө анхаарч ажиллахаа хэлж байлаа. Он гарсаар бол орон нутгад нэлээд ажилласан байгаа. Тэгээд цаашдаа бол бас орон нутгад ажиллах төлөвлөлтүүдийнхаа тухай ярьж байна. Орон нутгийнхаа баялаг бүтээгчдийн эрх хэсгийг хамгаалах, түүнтэй одоо холбогдсон тулгуурлын асуудлуудыг шийдэлцэхтэй энэ тал дээр бол холбоо бас энэ жил 18 оноохоо төлөвлөгөөнөөр өндөр заалтыг туссан байж байгаа. Мөн Улаанбаатар хотын бас дүүргүүдтэй бол бид бас хурж ажиллах тийм төлөвлөгөө тавьж байна. Тэгэхээр энэ удаагийн хурал бол нэлээд үр дүнтэй тийм сайн үр дүнтэй хурал болж байна. Монгол орны өнцөг булан бүрт баялаг бүтээж байгаа үйлдвэрлэгчдэд татварын орчныг сайжруулах, нийгмийн даатгалын нэмэгдүүлсэн хувь хэмжээг бууруулах зэрэг бодлогын дэмжлэгүүд зайлшгүй хэрэгтэй байгаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс төр хувийн хэмжлэг холбох, бодлогын саналуудыг гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ онд ч мөн татвар даатгалын хувь хэмжээнд анхаарч ажиллахаа хэлж байсан юм. Нийгэм даатгалын хэмжээний тухай хувь татвар нэмэгдсэн, хүн амын орлогын албан татвар нэмэгдэнэ гэж ингэж ярьж байгаад болчихж байгаа хэрэг. Яг үнэндээ бол нийгэм даатгалын шимтгэл одоо зөвхөн нэг юм үйлдвэрийн газруудад бол шууд 2% нэмэгдэж байгаа хэрэг. Ажилтнанд 1%, ажил олгогчд 1%. Энэ нь бол яг үнэндээ шууд одоо ингэж нийт ингэ татвар төлж байгаа иргэдэд болсон массаар нэг хэмжээтэй нэмээ ажиж байгаа. Энэ бол ажил олгогчдоо ч тэр ажилтнандаа ч гэсэн маш хүндрэл тусч байгаа. Тэр өндөр татвар төлөх хувь хүний орлогын албан татвар бол магадгүй тоо хэмжээ хараад үзэх юм бол цөөн хэдэн ажилтнад л нөлөөлөх байсан бол яг одоо бидний ажил олгогч миний юугаар харж байгаа бол тэр хүн амын орлогын албан татвар гэдэг ингэж нэг том малгай өмсгөж тэрийг ингэж шуугуулж явж байгаа л доогоор нь чимээгөө нийгмийн даатгалыг нэмчихэж байгаа байхгүй юу. 2018 онд улсын хэмжээнд 74 мянган шинэ ажлын байр бий болно гэх тооцооллыг гаргаад байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт дийлэнх нь бий болно. За гэхдээ шинэ үйлдвэрлэгчдийг үлгэдэн авах, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэгчдийн аюулгүй байдлыг хангахад хэд хэдэн шинжилэлүүд хэрэгтэй. Үүнийг холбооны зүгээс энэ онд мөн дэвшүүлэн ажиллахаа хэлж байлаа.